Нэгдүгээр хичээлийнхаа баттгалыг хэдүүлээ. Дахиад сэргээнийг харъя. Хажимемаште анх танилцж байхдаа энэ үгийг хэлдэг. Коничива хажимемаште гэдэг. За норчмаа маань шинэ үгийг хэр хичээжилсэн бэ? Норчмаа шинэ үгийг хичээжилсэн. Шинэ үгнүүд ер нь бол нэг тийж харж болоод юм жаа. Өмнө нөгөө 3 дахь өдөр байсан. Зөв. За ойлголоо ш. За тэгвэл одоо хоёлаа эхлээ сонсъё. За манай ангийнхан бас дараа орж ирэхдээ нөхөж үзнэ ах тийм ээ. За эхлэе. こんにちは。あ、こんにちは。はじめまして。私はパクです。韓国人です。どうぞよろしくお願いします。こちらこそどうぞよろしくお願いします。 За энэ харилцаар. За тэгвэл одоо хоёулаа хамтдаа анх уулзч танилцж байгаа хүмүүст оролцъё тийм ээ. Коничива. Норчмаа. Коничива. Хажимемаште. Арутанару дес. Дозо ёрошку онегайшимас. Норчмаа хэлээ. Хажимемаште. Хажимемаште. Норчмаа дес. Норчмаа дес. Монгоружин. Монгоружин гэдэг нь монгол хүн гэсэн үг тийм ээ. За монгоружин дес. Монгоро. Жин. Дес. Дозо. Ёрошку. Онегайшимас. За дахиад нэг сонсоод тийм ээ. За. こんにちは。あ、こんにちは。はじめまして。私はパクです。韓国人です。どうぞよろしくお願いします。こちらこそどうぞよろしくお願いします。さん、お国はどちらですか？ За дахиад нэг сонсъё тийм ээ. Коничива. Ваташи ва арутанару дес. Ваташи ва гэдэг эхлээд бас дахиад одоо нэмээ тийм ээ. Ваташи ва арутанару дес. Монгоружин дес. Дозо ёрошку онегайшимас. За одоо норчмаа хэлээ. Хажимемаште. あ、こんにちは。はじめまして。私はパクです。韓国人です。どうぞよろしくお願いします。こちらこそどうぞよろしくお願いします。私はカルロスです。カルロスさん、お国はどちらですか？ブラジルです。そうですか。カルロスさんは学生ですか？いいえ、学生じゃありません。会社員です。パクさんは学生ですか？はい。青空日本語学校の学生です。そうですか。パクさんの趣味は何ですか？私の趣味は旅行と映画です。あ、私の趣味も映画です。わあ、同じですね。 За, ийм харилцаар байгаа тийм ээ. Өөрийгөө эхлээд танилцуулна, улс хаанаас ирснээ танилцуулна, ямар улсын хүн болохоо танилцуулж байна. Дараа нь ямар ажил хийдэг, юу хийдгээ тайлбарлаж байгаа. Тэрний төгсгөлд нь сонирхлоо ярьж байгаа. Сонирхол. Би юм зүйл сонирхдаг. За энэ агуулгын хүрээнд энэ харилцаа ярианы хүрээнд нэгдүгээр хичээл маань нэгдүгээр шинэ үгнүүд бас явуулж байгаа. За цаашаа явъя. За шинэ үг. Шинэ үгнүүд бол дандаа улс орны болон сургууль тийм ээ. Тэгээд ажил мэргэжлийн үгнүүд орж ирсэн байгаа. Нэгдүгээр үгэн дээрээ нэгдүгээр хичээл дээр нэгдүгээр хичээл юм. За мөн одоо айл нь хаана тийм үү уучлаарай үгүй
одоо нөгөө баттагсан, үгүйсгсэн хэлбэр маань 1-р хичээл дээр орж ирж байгаа. За шинэ үгнүүд маань явж байна. Ваташи, намае, нэн, нихон, Япон, Америка, Италия. Та манайхан юу санаж ивэл хилээ санаж ивэл катаканаа санаж ивэл гадаад улс орны нэрийг катаканагаар бичдэг. Гадаад үгийг бас катаканагаар бичнэ. За ингээд катаканатай үгнүүдээ бас уншаарай гэж. За энэ бол сургуулиуд тийм ээ. Шат дараалсан. Эхлээд бага сургууль, шогакко, бага сургууль, чугакко, дунд сургууль, коко, ахлах сургууль, дайгакко, их сургууль. Ингээ орж ирж байна. За ингээд ажил мэргэжлүүд орж ирж байна. Оюутан, багш мэргэжилтийн үнийг бас кёши гэж хэлдэг тийм ээ. Сенсей гэж хэлж болно, бас кёши. За дараагийнх нь кайшай, компани ажилтан. За ямар компани ажилтан? ABE но шай. ABE гэдэг компани ажилтан гэдэг утгаар. ABE-гийн ажилтан. За ингээд улс орныхоо өөрийн ямар хүн бэ гэдгийг, аль улс орны хүн бэ гэдгийг илэрхийлэх. Америкажин, Нихонжин, Монголжин. За цаашаа ингээд хүний улс дочира хаан аль гэдэг хоёр утгасан маяг илэрхийлж байгаа тийм ээ. Аль улсын хүн бэ? Хаанаас ирсэн бэ гэдэг утгаар. За одоо энэ чинь ингээд за үгээ уншаад хэлээ. Хажиме маште. Норчмаа уншаарай. Хажиме маште. Дозо. Yoroshiku. Onegai. Энэ хамсны дэдлийн дуудлага багтаа урагшаа гүйцэн байна. За энэ хамсны дуудлага нь нэга. За тэгээд нэгай шимас аргашаага үргэлжилж байна тийм онегай шимас. Танилцсандаа таатай байна. Дозо yoroshiku onegai shimasu. Yoroshiku onegai shimasu. За цаашаа. За уншия. Энэ юу гэсэн үг вэ? Хай. Энэ. Ие. Окей. За шинэ үгээс сэргэн санаж авчихсан. Хай. Ие. Ток. Ха. Өөрийн улс нэр улс ажиллаа хийж харилцагчдаас асууж чаддаг болох. Одоо бид үндсэн хичээл тавтах гэж байна тийм ээ. За энийг бол бичээд авсан маа тийм ээ. Watashi wa Pakko desu. Би бол Пак. Өөрийнхөө нэрийг хэлж байгаа тийм ээ. Watashi wa Arutanaru desu. Норчмаа өөрийгөө танилцуулбал. Watashi wa норчмаа. За багшийн ярих хичээлийн төгсгөл. За дараагийнх нь болохоор улс орноо хаанаас аль улсаас ирсэн бэ гэдэг утгаар тийм ээ. Окуни гэхлээр хүндэтгэлээ хэлбэр авчиж байгаа тийм ээ. Куниwa дочира desu ka? Окуниwa дочира desu ka? Нутагт нь хаана вэ? Аль улсаас ирсэн бэ? Дараагийнх нь болохоор ицү хизээ гэдэг энэ асуух үг. Хизээ гэдэг асуух үгэн дээр
төрсөн өдөр нь хизээ вэ? Танжоби төрсөн өдөр. Бид нөгөө өмнөх хичээлүүд дээр бас үзсэн байгаа тийм. За нөгөө хобби, сонирхол, шүми жижиг юу агаад жижиг юутай учраас шу гэдэг нэг л аваа гэсэн үг. Шу. За шүми ва нан desu ka? Хоббитэй нь юу вэ? Сонирхолтой нь юу вэ гэсэн үг. За дараагийнх нь дөрвөн сэргэн санаж байгаа учраас жаримасен гэдэг нь биш. Нэр үгийг үгүйсгэж байгаа тохиолдолд жаримасен нэр үг шүү. Энэ дээр ердийн одоо юрийн нэр үг, ердийн нэр үг. Оноос нэр үгч гэсэн. Үгүйсгэх тохиолдолд жаримасен гэж бичгийн ярины хэлбэр дээр ирдэг. Жаримасен. За дараагийнх нь ваташи ва гакусей жаримасен. Би гакусей гэдэг нь оюутан тийм ээ биш. Ваташи ва гакусей жаримасен. За цаашаагаа явъя. За харилцан яриа уншаад маш чанга тод дуугаар уншиж өөрсдийнхөө хэлийг болон одоо сонсголыг тийм ээ тэнц юу яаж тасгаарай. За энэ тасгалыг маш сайн хийх хэрэгтэй. За тийм учраас багш нь бас дахиад нэг бичлэгийг тавья. はじめまして。私はパクです。よろしくお願いします。はじめまして、ダニエルです。こちらこそよろしくお願いします。はじめまして。よろしくお願いします。すみません。お名前は？ワンです。 За энэ дээр хэлэгдэж ано гэдэг нь сул үг болчихж байгаа. Юу уучлаарай. Сумимасен гэдэг нь уучлаарай гэсэн үг тийм ээ. За онамай ва таны нэр гэдэг утгаар бас богино хэлбэрээр ингэж асууж болдог. Онамай ва он дэс. За энэ товч хэлбэрээр явж байна. За цааш. За дараагийн харилцан яриаг бүгдээ хамтдаа дахиад нэг сонсъё. Дагаад маш сайн хэлээрэй. 中国人です。よろしくお願いします。中国人です。よろしくお願いします。 За хамгийн эхний хүн бол өөрийгөө чүгэхгүй гэсэн. Энэ бол хятад хүн. За нэр үгээр төгсөж байгаа тохиолдолд дис гэдэг энэ нөхцөлийг заавал залгадаг. Дисийг заавал хэлдэг хүндэтгэлийн хэлбэртэр. За дараагийнхын харилцааг сонсъё. ダニエルさん、お国はどちらですか？オーストラリアです。За дахиад нэг сонсъё. ダニエルさん、お国はどちらですか？オーストラリアです。 За энэ улаан хүрээний дотор орсон байгаа өгнүүдээ маш сайн харж байгаад нөхөж бас бичээрэй. Та нар маань дээдлийн одоо өмнөх хичээлийн хуудснуудыг эргүүлж аваад сонсоод болж бичээрэй. За дараагийн харилцан яриа сонсгоё. 山口さん、お仕事は？私は学生です。そうですか。私は会社員です。 За энд бол өөрснийхөө юу хийдэг талаар ярьж байна. Тийм ээ? Ажлын талаар. За таны ажил юу вэ гэдэг утгаар ошигото ва гэдэг тэгж орж ирж байгаа. Гэт бас л нөгөө сул үг орж ирж байгаа тийм ээ. Ямагучи-сан гэдэг нь одоо энэ эмэгтэй хүний хэлж байгаа тийм ээ. Эмэгтэй. За тэгсэн чинь 私は学生です。そうですか。私は会社員です。
компани ажилтан, гаксе гэдэг нь оюутан болчихж байгаа. За дараагийн цаашаа гарвээ хэдүүлээ. メアリーさん。メアリーさんは会社員ですか？はい、会社員です。パクさんは会社員ですか？いいえ、私は会社員じゃありません。学生です。 За энэ дээр болохоор мөн л ялгаагүй компани ажилтан нэг л оюутан. За ийм хоёр гурван хүний хоорондох яриа болж байна тийм ээ. За Мяри сан бол компани ажилтан уу? Асуухад тийм ээ, хай би компани ажилтан. Пак сан бол компани ажилтан уу гэнгүүт Пак сан үгүйсгэж байна тийм ээ. Ие гэдэг үгүйсгээд Ваташи ва кайшаин жаримасен энэ улаан нэр үгийг үгүйсгэж байгаа тохиолдолд жаримасен гэдэг нөхцөлийг тэр хэлбэрээр үгүйсгээд өгүүлбэрээр тусгаж байгаа. Ерөнхийдөө энэ бол дисийн үгүйсгсэн хэлбэр гэдээ ойлгочих болно шүү. За тэгээд кокседис оюутан. Ийм хэлбэр. Энэ дараагийн дасгал ажил дээр өөрсдийгөө шалгаад маш сайн уншаарай гэдэг утгаараас оруулж ирж байгаа. Тэгээд болж өгвөл бичээд байвсан. За энэ тодор бичсэн байгаа удаад энд байгаа ханзнуудыг хирагана болгоод тавьсан байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ханзнуудыг бид нар одоохондоо ханз үзээгүй учраас хуулж бичихтэй яг энэ доотлихын тод хираганаар бичсэн нар нь бичээрэй. Ханзныхын оронд энэ хирагануудыг тавьж бичээрэй. За өөрийгөө тэр улсын хүн одоо аль улсын хүн бэ гэдгийг тайлбарлаж өгч байна. Жин гэдэг нь хүн гэсэн утгатай үг. Би Монгол хүн. Би Хятад хүн. За тэнгүүд дараагийн өгүүлбэрийн хэсэг бүтцсэн нь болохоор юу болж байна гэхээр таны одоо нутаг тань хаана вэ? Та аль улсаас ирсэн бэ гэж асуухтаа энэ хэлбэрээр асууж байгаа. Хүндэтгэлийн хэлбэр дээр о күнива дочера деска. Австралиа дес. Австрали. За ингээд харилцаагаа бас нэг сонсоо хэвлээ. 中国人です。よろしくお願いします。中国人です。よろしくお願いします。ダニエルさん、お国はどちらですか？オーストラリアです。Мөн энэ доор улаан хүрээнд дотор байгаа өгүүлбэрийн бүтцийг бас сайн хаажиглаарай. Энэ бол дөрөн бас явж байгаа тийм ээ. Дочера дандаа асуух үгүүд. Дочера ицүү нан. Энэ үгнүүд маань асуух үгнүүд. За дочера гэдэг нь хаана, ицүү хизээ, нан. Энэ бол болохоор юу гэсэн асуулт. Асуух үг. За цаашаа явъя. За дараагийн сонсголын хичээл ба нөгөө но гэдэг ин гэдэг нөхцөл хариалах юм. Ин гэдэг нөхцөлийг нэр үгийн ард залгаж хэрэгэлдэг но. За монгол хэлтэй ерөнхийдөө бүтцийн үед яг адилхан учраас бүгдээрээ хамт сонсъё. 私は青空日本語学校の学生です。 За дахиад нэг сонсъё. 私は青空日本語学校の学生です。 За ямар утгатай вэ? Норчмаа хариулах. За ингээд нэгдүгээр хичээлийн баттал нь ерөнхийдөө ингээд дуслаа. За шинэ хичээл. Үндсэн хичээл. 1-2. За өнөөдрийн энэ хичээлээр бид нар юу үзэх вэ гэхлээр
2 дугаар хичээл маань миний төрсөн өдөр. Watashi no болохоор миний танжоби гэдэг нь төрсөн өдөр. Миний төрсөн өдөр. За төрсөн өдрийнхэн тухай гарах нь тийм ээ. За өнөөдрийн одоо яг хичээл нь болохоор нас төрсөн өдрөө хэлж асууж сурах юм байна. За дараагийнх нь шинэ үгнүүд маань орж ирж байна. За шинэ үгнүүд бол дандаа төрсөн өдөр, тэгээд улс орон, сар, өдөр, нас, хизээ. За он сар өдрүүдийг хэлэх сурах өдрүүд ахын тийм ээ. Нөгөө өмнөх хичээл дээр тоо, гариг энэ төр үзсэн. Тэрийгэ та хичээжсэн. Өмнөх хичээлүүд дээр 7 хоногийн гариг, өдөр энэ төр хичээжсэн болвол энэ хичээл бол маш амархан байх болно. За дараагийнх нь танжоби. Энэ жижиг яатай. Тэгээд жигийн ард яа ороод ирэхлээр жо шууд дуудагдаад үү ороод ирэхлээр уртаар дуудагдаж явчихж байгаа. За дуудлах авд юм аа. Танжоби. За дараагийнх нь Бразил гэлдэг бахан тийм ээ. За он сар өдрөө хэвтүүлээ яарэ. Ичигацу. Гацу гэдэг нь сар. Ичи гэдэг нь 1 гэсэн утгатай. 1 сар. Ичигацу. Нигацу 2 сар. За тэгэхээр тоогоо хэлчээ сараа хэлчих нь. Монгол хэлтэй адилхан тийм. 1-р сар, 2-р сар. За ничи гэдэг нь өдөр. Өдрийг бас ка гэдгээр ч бас хэлдэг. За тэгэхээр 7 хоногийн үгнүүдийг сар, өдөр, 7 хоногийн гаригийг багш нь картаар дуудлагатай бас оруулсан байгаа. Тэрэг бас таад маань өдөр бүр сөхөж хараад чийжлээд яваарай. За насыг сай гэж хэлдэг. Сай. За 1 сай, 2 сай, 3 сай, 4 сай. Тоогоо чийжсэн бол маш амархан тийм ээ. За жишээ нь 10 настай гэх мэт 10 сай. 20 настайг болохоор оноогоор хэлдэг. За ингээд энэ ч 5 настай гэдэг хүүхдийг 5 сай, 16 настайг 16 сай, 21 настайг 11 сай. 1 сай гэж хэлэхгүй нэ тийм ээ. 1 сай. За энэ бас яагаад 1 сай гэж хэлж байгаа вэ гэхлээр ард нь орж байгаа энэ дуудлагын эхний үгийг үлгэж байгаа нь дуудлагатай өмнө орж байгаа үгнийх нь төгсгөлийн гээгүүлэгч нь ойролцоо дуудлагатай тохиолдолд тэрийг нь орхиод хэлэх ийм тохиолдлууд бас байдаг байгаа шүү. Тийм учраас шууд өөрөөр жоохон дуудагдаад яваад гэдэг нь тийм учраас. За дараагийнх нь ицүү хизээ. За энд дугаалцсан байна тийм ээ. Ицүү дэска хизээ бэ гэсэн утгаар. За тэгвэл 15 дээр улаанаар 15-ыг дугаалчихжээ. За бүгдээрээ хэлээд үзье. Ичигацу жуго ничи. Ничи гэдэг нь өдөр тийм ээ. За дараагийн 24 11 7-г өөртөөхөө хэлээд үзээрэй. За хариултыг нь багш нь хичээлийн төгсгөл картаар оруулнаа. Тэгээд өөртөө бас давхар шалгаарай. За дараагийнх 4. За норчмоо байгаа бол бичиж тэмдэглэж авъя. Энэ хичээлийг үзэж байгаа хүүхд оюутнууд маань ч гэсэн бас бичиж тэмдэглэж аваарай. Пак-сан ва 16 сай дэс. Пак бол 26 настай.
За энэ сая гэдгийн өмнө тийм ээ тоогийн хэлээд тэгээд десер тусгаж байгаа. Насаа хэлээд десер тусгаж байгаа. Ва гэдгийг бол заавал оруулна. Яа гэвэл Пак сан бол 26 настай. Ерөнхийд нь танилцуулж байгаа учраас. За танжоби ва ицу desu ka? Төрсөн өдөр хизээвэ? Төрсөн өдөр нь хизээвэ? Ицу. Ицу гэдэг нь өгүүлбэрийнхаа төгсгөлд ардаа дис нөхцөлийг аваад ка гэдэг маань өөрөө асуух өгүүлбэр болгоо урагчдаг. За манайх нар бол в гэдэг асуух сулг. За танжоби ва ицу desu ka? Төрсөн өдөр чинь хизээвэ? Бичиж тэмдэглээд аваарай. Дүрм орж байгаа учраас 2 дугаар дүрм. За дараагийнх. Цаашгаа явъя. За сонсцгоо. はじめまして。私はパクです。韓国人です。青空日本語学校の学生です。26歳です。よろしくお願いします。はじめまして。私はパクです。韓国人です。青空日本語学校の学生です。26歳です。よろしくお願いします。Энэ дээр нуржмаа өөрийнхөө насыг нэрийг орлуулад хэлж чадах уу? За дахиад сайн сонсъё хэдүүлээ. はじめまして。私はパクです。韓国人です。青空日本語学校の学生です。26歳です。よろしくお願いします。はじめまして。私はパクです。韓国人です。青空日本語学校の学生です。26歳です。よろしくお願いします。За үнийг сайн сонсоод давтаж дахин уншаарай. Тэгээд мөн өөрийнхөө энэ доогуур зурсан үгний оронд өөрийнхөө одоо нэрийг улс орон ямар улс орны хүн тэрийг нэрлээд ажилдаг бол ажилдаг газрынхаа нэрийг хэлээд юу хийдгээ энэ мэргэжлээ хэлээд тэгээ өөрийнхөө насыг энэ тооны оронд орлуулад тэгээд сая нас гэдэг үгээ хэлээд за өгүүлбэрээ дуусгаарай. За цаашаага явцгаая. За энэ хүснэгтэн дотор бол тийм ээ шинэ үгнүүд маань ингээд тавтагдаа орж ирж байгаа. Танжоби, Бразил, одоо сар, тэдгээр сар. Өмнө нь болохоор тоогийн хэл. Тэгээд мичи буюу өдрөө хэлнэ. За насаа хэлнэ. Хизээ. За юм уу. За дараагийн хуудас руу оръё. За дараагийн хуудас нь бол эхний 12 сарыг тоогоор нь хэлсэн байна тийм ээ. Улаан өнгөөр бол саруудын тоог хэлж байгаа. За арт нь бол сар гэдэг. За 1月、2月、3月、4月、5月、6月、7月、8月、9月、10月、11月、12月. За үнийг бүгдээрээ бас дагаад хэлээрэй. За дараагийнх өдөр сая сараа хэлсэн. Одоо өдрөө хэлнэ.
За эхний өмнөх хичээлдэр бас хэлж байсан тийм ээ. Эхний 1-ээс 11 хүртэлх өдрийг өөрөөр хэлдэгэ. За түрүүн шинэ үгэн дээр ч гэсэн гарсан ничи эсвэл ка гэдгээр өдөр гэдэг үгийг хэлнэ гэж хэлчихсэн. Тэгвэл эхний 10 өдөр дээр одоо яах нь тийм ээ 2 гэдгээс эхлүүлээд 10 хүртэл 10-ны өдөр хүртэлх өдрийг ард к гэдгийг хэлэх нэ. За хамгийн сар бүрийн нэгнийг арай өөрөөр хэлнэ. Цүй тачи. За нэг сарын 1 гэж хэлэх юм бол ичигацу цүй тачи. 1 сарын 2-ны өдөр гэж хэлэх юм бол ичигацу фуцука. 1 сарын 3 гэж хэлэхийг ичигацу микка. 1-р сарын 4 ичигацу ёкка. 1 сарын 5 ичигацу цүй ицука. 1-р сарын 6 ичигацу муйка. Багшигаа хэлсний дараа бас давтан хэлээрэй. 1-р сарын 7 ичигацу нанока. 1-р сарын 8 ичигацу ёка. Уртаар. 1-р сарын 9 ичигацу коконока. За дараагийнх нь 1-р сарын 10 ичигацу тока. За 11-ээс эхлүүлээд ничи гэдэг үгийг хэллээ. За 11 гацуга 1 сарын 11 ичигацу 11 ничи. 1 сарын 12 ичигацу 12 ничи. 1 сарын 13 ичигацу 13 ничи. За энэ улаан дээр бичсэн байгаа 14 20 24 гэдэг үгийг өөрөөр хэлнэ. За бусад үгнүүд нь болохоор тоогоо хэлээд ничи гэдгээ залгаж тэгээ болоо. За 14 нэг. 1-р сарын 14 ичигацу 14. 1-р сарын 20 ичигацу 20. 1 сарын 24 ичигацу 20. 24 тийм ээ. ичигацу 24. За 11-ээс хойш өдрүүдийг ижилхэн хэлэх боловч тогтоохтой 14, 20, 24-ийг өөрөөр хэлэх нэ гэдэг. Энэ 3 хувилбарыг чийжилчих юм бол бусд нь амархан чийжлэгдэнэ. За цаашаа явъя. За насыг хэлж байна тийм ээ. За улаанаар тэмдэглэсэн байгаа энэ тооны наснуудыг өөрөөр хэлж байна. Баг зэргийн өөр бага хоорондоо. За жишээ нь 1 сарыг issai. 8 насыг hassai. 10 насыг jussai. 11 насыг juissai. Жижиг зүйтэй учраас зогсолттой уншилттай юм тийм ээ. Juissai. За 20 насыг hatachi. За 20 насыг ерөнхийдөө Японд насанд хүртлээ гэж үздэг.
насанд хүрлээ гэж үздэг. Хуулийнхаа хүрээнд тийм ээ. Хуулийн ёсны одоо насанд хүрсэн хүн гэдэг утгаар. За маш олон зүйл бас хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ тийм ээ. За цаашаа гарвээ. Мөн өөрснийхөө одоо насыг бас та хэд тоогоор хэлээ үзээрэй. Тэгээ мөн багш руугаа бас бичээрэй. Би тэдэн настай би ингэж хэлнэ зүг байна уу гэдгээ. Гэтэ ер нь бол 1, 8, 10, 11 нас, 20 наснаас бусад насыг бол яг тоогоо хэлээд саяа залгахчод болно. За дааш цаашаа явъя гэвэл бичиж тэмдэглэж авах мартаа манайхан. За сонсцгоё. カルロスさん、誕生日はいつですか？ 3月21日です。パクさんは？ 10月4日です。За дахиад нэг сонсцгоё. カルロスさん、誕生日はいつですか？ 3月21日です。パクさんは？ 10月4日です。カルロスさん、誕生日はいつですか？ 3月21日です。パクさんは？ 10月4日です。 За энд орчуулгын багш нь хэлж өгье. Каролу-сан танжоби ва ицу desu ka? Каролу-сан төрсөн өдөр нь хизээ вэ? 3月21日です. 3 дугаар сарын 21-нд. Пак-сан бол Пак-саны төрсөн өдрийг буцааж хэлж байна тийм ээ. Пак-сан ва За тэгвэл 10月4日です. 10月4日です. 10 дугаар сарын 4. За ийм хариулттай. За тэгэхээр энэ харилцан яриаг бас маш сайн сонсоод хэлээрэй. Тэгээд мөн үүн дээр энэ зурсан доогоор нь зурсан байгаа энэ үгнүүдийн оронд хэрвээ чи найзтайгаа ярьж байгаа бол түүнийг асуух гэж байгаа бол хүнийх нэрний оронд найзынхаа нэрийг хин нэгний нэрийг эсвэл гэр бүл байгаа хүний нэрийг оруулаад за тэр хүн өөрийнхөө төрсөн сар өдрийг хэлж байгаа. Бас бичээд хэлж үзээрэй. Тэгээд мөн өөрийнхөө төрсөн сар өдрийг бас орлуулад хэлж үзээрэй. За ийм тасгалыг маш сайн хийх юм бол маш сайн хэл зөвшөөрж өгөн сонсгол зэгцэрч өгдөг. За энэ тасгалыг хамтдаа ажиллаад үзье. За энэ зураасан дээр хажуу талын зүүн талд байгаа энэ зурагн дээр хүнийг одоо бүгдээрээ бичнэ гэсэн үг. За хажимимаште ваташи ва нэрийг бичнэ. Пакко гэд нэрийг бичнэ. За энэ Пак аль улсын хүн бэ? Гэхлээр энд улсынхан туг байгаа тийм ээ. За энэ хүн бол Солонгос хүн буюу Кангокужинс. Кангокужин. За ингээд нэхэд бичиж Кангокужинс. За дараагийнх нь одоо энэ хүн хаана ямар сургуулийн оюутан бэ? За дүүлийнх нь Аозора гэсэн тийм ээ. Аозора. За энэ ингээд
сургуулийнх нь. Аозора Нихонго гакко. Япон хэлний сургууль. Гакко. За ингээд нөхөж байна. Гакконо юу гэлээ? Юутан тийм ээ. Гаксэдс. За хэдэн настай вэ гэдгийг нь одоо бичнэ. Хэдэн настай байлаа? Энэ доор нь бичсэн байна гэсэн тийм ээ. За 26 настай26 size. За ингээд насрыг бичиж. За ингэж мэтчлэн нөхөж бичицгээгээрээ бүгдээрээ. За үүн дээр саяны багш нь жишээ болгож ингэж бичсэнтэй адилхан мөн өөрснийхоогоо бас ингэж яг бичээрээ жишээ болгож. Уул нь бүгдээрээ оролцсон бол багш нь ингэж сайхан юу яах вэ? Бүгдээрээ харилцан ярилцаад энэ дээрээ сайн ажиллах байлаа. Тэгтээ та хэд маань бас өөрснөө би дагаад үнийг хийнэ хаа гэж бодож байна. Хоёрдугаар дасгалыг хэрхэн ажиллах вэ? За энэ ханзны дээр дуудлага нь байгаа. Танжоби гэдэг дуудлага. Танжоби. Төрсөн өдөр тийм ээ. За A B гэдэг хоёр хүн хоорондоо харилцан ярьсан байна. За эхнийх дээр B сано танжоби ва итсу desu ka? B саны төрсөн өдөр бол ва гэдгийг үл заавал авах нь тийм ээ. Бол итсу хизээ вэ desu ka? Бэ. За 10月4日です。 10 дугаар сарын 4. Нэр үгээр төгсөж байгаа тохиолдолд дэсийг заавал. Соо desu ka? Тийм үү. Зөв. Хүлэн зөвшөөрсөн. Соо desu ka? Хэлбэрээр явж байгаа. За энэ дасгалыг яаж ажиллах вэ гэхлээр за энэ доор нь 1 5 дугаар сарын 28, 2 7 дугаар сарын 14, 3 4-р сарын 20 тийм ээ 9-р сарын 10. За энэ үгнүүдийг орлуулж 10-р сарын 4 гэдэг үгний оронд орлуулж бүгдээрээ хэлж үзнэ гэсэн үг. Бүгдээрээ хэлж үзнэ. За тэгээд нөхөж бичээд дээр нь дуудлагын бичээд багштаа шалгуулаарай. Хэрхэн бичсэн талаар нь багш нь дараагийнхаа хичээл дээр хариултыг бас хэлж өгнө. За дараагийн утас. Харилцан яриа байна. За бүгдээрээ хамтдаа сонсъё. 1、はじめまして。私はカルロスです。ブラジル人です。ABE の社員です。28歳です。よろしくお願いします。 За энийг сонсоод ажиллах нэ. Тийм ээ. За энэ нэгдүгээр хүн маань Каролосан баг. За улс нь С гэж. Бразил хүн баг. Ажил нь И буюу Кайшайн компани ажилтан байна. За 28 настай. За дараагийнхын сонсъё. Юу гэж хариулсан бэ? Бүгдээр сонсъё. 2、はじめまして。ワンです。中国人です。青空日本語学校の学生です。20歳です。よろしくお願いします。
За. Хоёрдугаар Ван. Ван сан бол Чүггүж хятад хүн байна. За, ажил нь бол А гэсэн байна. Аозора Нихонго гакко но гаксэй дэс. Аозора Японы улсын сургуулийн оюутан. За, нас нь 20 настай. Хатач гэж хэлсэн юм байна. За, дараагийнхын дахиад сонсъё. 3、はじめまして、木村です。日本人です。桜高校の教師です。よろしくお願いします。За. Kimura-сан. Kimura гэдэг хүн маань би буюу Япон хүн, Нихонжин гэсэн. За, ажил нь Үу буюу Кёши дэс. Багш байна. Энэ хүн насаа хэлсэн болов та нар бас дахиад нэг сонсоод үзээрэй. 桜高校の教師です。よろしくお願いします。 За, хариултыг дараагийн хичээлээр бас сонсноо. За, дараагийн сонсгол бүгдээрээ хамтдаа дахин нэг сонсъё. 1、マリアムさん、誕生日はいつですか？誕生日ですか？ 6月13日です。6月13日です。そうですか。2、アンナさん、誕生日はいつですか？私の誕生日は12月9日です。12月、はい、12月9日です。そうですか。3、ダニエルさん、誕生日はいつですか？ 1月8日です。 4日ですか。いえ、8日です。 じゃあ、 4、ナタポンさん、誕生日はいつですか？ 5月5日です。へえ、5月5日ですか。 за бүгдээрээ дахиад нэг сонсъё. Дөрвөн хүний харилцаа яриа. За, тэгэхээр дөрвөн хүн маань хизээ төрсөн бэ гэдэг асуултыг хариулж байна, тийм ээ. За, тэгэхээр асуултыг бүгдээрээс маш сайн сонсож байгаад 1, 2, 3, 4 дахь хүн хэдэн сарын хэдэн төрсөн бэ гэдгийг бас хичээлийн доор хариултаар нь бичээрэй. За, зөв хариултыг нь багш нь дараагийн хичээлдээ бас хэлж өгнө. 1、マリアムさん、誕生日はいつですか？誕生日ですか？ 6月13日です。6月13日です。そうですか。2、アンナさん、誕生日はいつですか？私の誕生日は12月9日です。12月、はい、12月9日です。そうですか。3、ダニエルさん、誕生日はいつですか？ 1月8日です。 4日ですか。いえ、8日です。 4、ナタポンさん、誕生日はいつですか？ 5月5日です。へえ、5月5日ですか。 За, хичээлээ үзэж байгаа бол та нар слайд дөрвийг 18-ыг дахин сонсоорой. 誕生日はいつですか？誕生日ですか？ 6月13日です。6月13日です。そうですか。2、アンナさん、誕生日はいつですか？私の誕生日は12月9日です。12月、はい、12月9日です。そうですか。
3、ダニエルさん、誕生日はいつですか？ 1月8日です。 4日ですか。いいえ、8日です。4、ナタポンさん、誕生日はいつですか？ 5月5日です。へえ、5月5日ですか。 За орчуулъя хэдүүлээ. Ямарчлаасан тийм ээ. За 1. За хандсны хичээл даа. 2 дугаар хичээлийн хандс. За хамгийн ихний хандс маань би гэдэг утгатай хандс. Watashi. За хандс он дуудлага, күн дуудлага гэж үүдэг. За катаканаар бичсэн байх юм бол тэр ерөнхийдөө хятад дуудлага. Одоо хятадаас юунууд орж ирсэн шүү дээ, тийм ээ. Ханзыг авч ирсэн. Тэгэхээр яг тэр хятад дуудлагын ханз нь энэ катаканаар бичдэг. За өөрснийхөө яг Япон дуудлагыг болохоор хянаганаар бичдэг. Watashi би гэдэг утгатай. За ханз зөвлөлүүлсэн зургийг төсөөлсөн нэг дүрс тийм ээ. Ямар нэг утга санааг илэрхийлсэн дүрс зураг явсаар юм байгаад өөрснөө гэсэн бичлэлттэй болсон байдаг тийм ээ. Ханзны талаар ярих. За ханзыг бол зүүнээс баруун дээрээс доошо гэсэн бичлэлээр бичдэг. Тэгэхээр ханз нь бол одоо нэг буюу хэд хэдэн одоо утга санаа бас илэрхийлж идэг. Тэгэхээр голцоо одоо юугаараа их хэрэглэгдэнэ. Он дуудлага, күн дуудлага гэдгээр он дуудлагаараа их бичлэг бас хэрэглэгддэг. Тэгээ хоёр ханз нэг хоёр буюу одоо гурван ганц ханз нэг дор орох юм бол ерөнхийдөө он дуудлагаараа яваад байдаг. За дангаараа орж байгаа тохиолдолд күн дуудлагаараа яваад байдаг. За тэгээд цаашгаа явхлаар бүгдээрээ энэ утга санааг бас илүү сайн ойлгох байхаа. За энэ бол би гэдэг ханз бөгөөд хоёр дуудлагатай одоо он дуудлага нь ши, күн дуудлага нь watashi. Ингээ авцсан. За өгүүлбэрээ хэдүүл уншия. Watashi wa гэдэг бол нөхцөл. Gakusei desu. За watashi wa гэд катаканаар бичгэд бол нэлийн урт бичигддэг тийм ээ. За ханзаараа бол маш богино харагдаж байна. За хоёр дахь нь хүн гэдэг утгатай. За хито. Яг энэ Японы дуудлаганда тохирсон дуудлага. Хираганаар бичсэн байна тийм ээ хито. За хоёр өөр үгтэй холбогдоод ороод ирэхлээр жин, нин гэдэг энэ дуудлагыг авч ирдэг баг. Катаканаар бичсэн. За цаашгаа явъя. Watashi wa nihonjin desu. За энд нэг хоёр ханз ороод ирлээ тийм ээ. Хүн гэдэг утгатай. За хүн гэдэг ханз маань өөрөө ямар ах вэ? Хүн яг зогсож байгаа хүний хэлбэрийг дуурайлгаад бичсэн. Төстэй бахнэ. За Японд нэг онцлог нь бид нар бол одоо хүн машин тэр тоолохдоо бол за хүн ам энэ төр гэж тоолно тийм ээ. Арт нэрийг авчихна. Тэгээд Японд тоолохдоо тооны төрлүүд нь төр төрлөөр өөр байдаг. Одоо жишээлбэл будааг тоолохдоо нэг өөрөөр, модыг тоолохдоо нэг өөрөөр, номыг тоолохдоо нэг өөрөөр гэх. Ингээд юмнууд тоолохдоо арт нь дандаа одоо өөр зүйлийг өөр нэршил хэлж идэг. Тооны нэршил нь өөр байж идэг. Тэнгүүд тэрийг сонсон хүн бол юу гэх юм? Энэ нэг юм харандаа
энэ нарийнхан урт гонцгой зүйл тоолоод байгаа юм байна. Энэ ном тоолоод байгаа юм байна. Энэ цаас тоолоод байгаа юм байна гэдэг. Гээг бол шууд ойлгохдаг. За 3 хүн гэх юм бол саннин нин гэдэг одоо энэ ханзаар нь явчихна гэсэн. Энэ дуудлагаар. Саннин. За дараагийн 4 хүн ённин, гоннин, рокконин. Хансны урд өөр үг тэг холбогдоод ирэхлээрээ яах катаканагаар дуудаж байгаа энэ дуудлагаараа яваад эхлэх нэ. За энэ дээр дахиад коно хито энэ хүн гэдэг үг нь ганцаараа ороод ирлээ. Коно хито ва монгоружин дэс ямар хүн бэ? Холбоо үгүйсгч чинь тийм ээ энэ жин монгоружин монгол хүн нэр үгүйсгээд эхлэнгүүд яах юм? Ондуудлагаараа дуудагдаа явчихна. Монгоружин дэс. За дараагийнхан цаашаа гавь. Зургаар тайлбарлая гэд нас гэдэг утгатай сай. Ер нь л сай гэж хэлдэг л дуудлага. Өөр дуудлага байхгүй юм тийм ээ. За нас гэдэг хансны утга санаа нь хүүхэд байхасаа өсөж томолсоор байгаад нас биенд хүрч байгаа. Тэр утга санааг илэрхийлсэн тийм ээ. Багаасаа дэшээ өсөж байгаа гэдэг. Ийм төсөөллийг ханзаар болгож авсан. За уншъя. Нарчмаа энийг уншиж чадах нь. Ваташи ва дараагийн ханз нь сургууль, сурах гэдэг утгатай ханз. За сургууль гэдэг дээр энд ордог. Сургууль гэдэг үг нь гакко гэдэг ордог нэг ханзных нэг нь. Хоёр ханз ордог, нэг нь энэ ханз. За гакку ардаж жижиг цүттэй ах юм тийм ээ. За катакана манабу. За яагаад энд цэг аваад бүү авцсан байгаа вэ гэхлээр мана гэдгийг ханзаар нь бичээд ард нь бүү гэдэг нөхцөлийг залгаж өгнө гэсэн үг. Дангаараа орж байгаа тохиолдолд. Манабу гэдэг үгийг дангаар нь бичиж байгаа тохиолдолд одоо сурах, суралцах гэдэг үгийг бичиж байгаа тохиолдолд яадаг вэ? Ханзаа биччихээд ард нь бүг залгаад бичиж бол. Тэгвэл манабу гэдэг үг гарах. Мана гэдгийг энэ ханзны дуудлаганд нь оруулчих нь шүү дээ, тийм ээ. За гакку га гэдэг. За хоёр буюу түүнээс дэш ханзтай хамт дуудагдаад ирэхлээр энэ хоёр дээдлийнхаа катаканаар бичигдсэн дуудлагаараа уншигтаа явуулна гэсэн. За дасгал ажиллаж үз. Ано хито ва хито гэдэг нь ганцаараа одоо нэр би тас нэрүг болчихно шүү дээ, тийм ээ. Тэр хүн бол гакусей дэс. За түрүүний катаканаар бичсэн гакку гэдэг ороод ирлээ. Сей гэдэг өөр утгатай бас нэг ханзтай нийлэмжээрээ гакусей дуудлага ороод ирж байна. За одоо тэгвэл дараагийнхаа уншъя. Нарчмаа унших аташива гэдэг. За дараагийнх нь болохоор амьдрах, төрөх гэсэн утга санааг илэрхийлдэг ханз. Энэ мод шиг хэлбэртээс мод ингээд навч ургаад тийм ээ бүргэлжилж байна тийм ээ. Ямар ч гэсэн өсөж ургаад үргэлжлэл нь явагдаж байгаа, амьдарч байгаа, мэд байна гэдэг утга санааг илэрхийлдэг. За амьдрах гэдэг нь икиру гэхээр амьдрах. Умареро гэдэг нь төрөх. Одоо ихээс төрөх. Шинээр мэдлэх. Утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр энэ нэг навчнаас модноос ингээд нэг навч дөнгөж ургаж эхэлж байгаа.
төлжж байгаа. Энэ утга санааг энэ ханзаар илэрхийлсээр байгаад энэ утгыг санааг ханзаараа гаргаад ирсэн байна, тийм ээ. За тэгвэл одоо хамтдаа уншъя. Хито ва гакусей дэс. Гакусей дэс. Нөгөө өмнөх ханзны маань сей гэдэг энэ катаканаар дуудсан. Катаканагаар бичсэн энэ дуудлагыг оруулаад ирчих. Гакку гэдэг дуудлагын сэгээ залгацсан. Яа гэвэл энэ хоёр ханзны нийлэмж чинь нэг утга санааг илэрхийлж байгаа. Монгол хэлээр ярих юм бол одоо их сургуулийн оюутан. Тэр хүн бол оюутан. Тэр хүн бол сурагч гэдэг нэр утга санааг Япон хэл дээр бол хоёр ханзаар илэрхийлээ. Тийм ээ? Сурах. Тэгээд мөн өсөж одоо дэвжиж байгаа, үргэлжилж байгаа. Өсөж яваа гэдэг утгаар, тийм ээ? Оюутан гэдэг. За ингээд ойлгочих болно. За дараагийнхын өгүүлбэрийг уншъя. Юу гэж унших вэ? За өөрсдөө нэг уншаад үзээрэй. За 3 дахь өгүүлбэр нь болохоор Маки-сан ва сенсей дэс. Тэгэхээр энэ хоёр ханзны нийлэмж сей гэдэг дуудлагаар нь яваад ирчихэ. За ингээд ямарсан эхний ээлжинд бүгдээрээ ханз шууд бичгүүгээр ханз гэдэг чинь өөрөө ямар одоо утгатай юм, яагаад ийм хоёр өөр дуудлага гаргаад ирж байгаа юм, ямар тохиолдолд тэр катаканагаар бичсэн он дуудлага нь дуудагдаад байдгийг, ямар тохиолдолд күн дуудлага нь дуудагдаад байдгийг гэдгийг ойлгох нь хамгийн чухал. Тэгжиж энэ үг дангаараа одоо жишээлбэл хито гэдэг орцсон байгаа шүү дээ, тийм ээ. Энэ хито гэдэг хүн гэдэг утгатай. Япон дуудлага, тийм ээ. Хүн. Би дагаад ороод ирсэн байх, тийм ээ. Хито. Өөр одоо үгтэй ч юм уу холбоо үг үсгээгүй байна шүү дээ. Монгол хэлээр ярих юм бол. Тийм учраас хито гэдэг нөгөө хэрэганаар бичсэн дуудлага явж байна. За дараагийнхтай нь гакусей ингээд ороод ирч. Энд хоёр ханз ороод ирсэн. За тэгвэл монгол хэл дээр дүүцүүлж ярих юм бол холбоо үг үссэн гэсэн үг. Хоёр үг нийлээд нэг утга санааг илэрхийлж байгаа тохиолдолд катаканагаар бичсэн тэр ханзны дуудлагаар нь хөвчлэн дуудаж ярьдаг юм байна гэдгийг ойлгоход болно гэсэн үг. За тэгэхээр ямар үед он дуудлагаар нь, ямар үед күн дуудлагаар нь яваад байгаа юм бэ? Ямар үед энэ ханзны катаканаар бичсэн дуудлагыг дуудаад байгаа юм? Ямар үед нь хираганаар бичсэн дуудлагаар нь дуудаад байгаа юм бэ гэдэг нь ерөөсөө л энэ ойлгох байгаа даа. За асуух зүйл байвал бас бичиж болно. Нурчмад асуух зүйл байна уу? Зүгээрээ шийдэж. За тэгээд гэрийн даалгаварт за ингээд өнөөдрийн хичээл дуслаа L2 тийм ээ. Гэрийн даалгаварт одоо сан уншаарай гэдгээрийг манабу гакку га ваташи сай жин нин хито сей икиру умареру. За ваташи ва нихонжин дэс. холбоо үсгэж Япон. За дараагийнх нь саннин, ённин, гоннин, рокунин. Хүн дээр болохоор хито гэж хэлэхгүй нэ, тийм ээ. Нин гэдэг катаканаар бичсэн дуудлага нь явж байгаа. За коно хито ва монгуру жин дэс. Жин гэдэг.
дуудлагыг авна. За дараагийнхтай. Ваташи ва 25 сай. Сай гэдэг бол ганцхан нас гэдэг энэ ханз маань ганцхан дуудлагатай. Сай гэдэг дуудлагатай. За тэгээд өөртөөхөө нэрийг бас орлуулад дуудаарай. За гэрийн даалгаварт шинэ үгээ чийжлэн энэ эдгээр ханзнуудыг бичихгүйгээр сайн уншаад чийжлэн дуудлагыг уншаад сайн чийжлээрэй. Тэгээд харилцан яриануудыг бас маш сайн чийжлээрэй. Сар өдрийг бас сайн чийжлээрэй. Тоогоо сайн чийжлээрэй. Тэгээд би картаар бас энэ дуудлагатай картаар тунадахгүй оруулна. Тэгээд түүнийг бас ингээд линкээр нь оруулчихна. Тэгээд тэрийг бас маш сайн ажиллаад сонсоод нэг үгээр нь хэлээд ингээд өөрснийгөө бас тестлээд яваарай. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Маргааш 2 дахь өдөр бүгдээрээ дахиад хичээлээ нөхөж орно. Сая цагаан сараар бас бүгдээрээ нэлээд удаан хугацаанд ингээд явуулчлаа, тийм завсарлалчлаа. Маргааш орой Монголын цагаар 7:30 гэд болцгаая. 7:30-д. Оройн 7:30 цагт 7:30-д. Тэгээд дахиад хичээлүүдэд үргэлжлүүлээд явнаа.